Шидтэн Мерлин. Бид өмнө нь Оросын хар шидтэн Распутны талаар ярьж байсан билээ. Time to dance. Тэгвэл энэ удаагийн дугаараар бид та бүхэндээ домог болон яригддаг олон ч кино зохиолуудад сайн талын эцсийн найдвар болон гардаг. Английн алдарт суутай хаан Артурын үнэнч туслах тухайн үеийн Английн гол хүч байсан Шидтэн Мерлиний талаар ярихаар бэлдээд байна. It is I, Conjurer of Spirits, Master of the Dark Arts. Is anyone there? It is I, Merlin. Түүнийг жинхэнэ хүн байсан уу? Эсвэл зүгээр л уран зөгнөлт түүхүүдэд бичигдсэн энгийн нэг зохиомол дөрөв. Олон зохиол кино түүхүүдэд яригдсаар бодит хүн мэтээр бодогдож иржээ. Мерлин гэж хэн бэ? Бодитоор байсан уу, үгүй юу? Домогт Шидтэн Мерлинийг энгийн нэг мөнх бус эмэгтэй ба инкубус хоёроос төрсөн гэж түүхэнд бичигдсэн байдаг. Инкубус гэдэг нь хүний биед хувирсан эрэгтэй чөтгөр юм. Мөн латин хэлэнд инкубус гэдэг нь nightmare буюу хар дарсан зүйл гэж орчуулагддаг байна. Шидтэн Мерлиний тухай ярих үед Артур хаан болон Британий түүх мөн бидний үзэж өссөн олон кино зохиолуудад дүрслэгддгээс гадна галаар түргэгч луутай салшгүй холбоотой гэж харуулдаг. 2008-аас 2012 оны хооронд гарсан Мерлиний тухай 5 бүлэг 63 анги цовралдч мөн эхний ангилээрээ Мерлин луугийн дуудлагаар луутай уулзахаар зэргээр гардаг. Мөн бидний сайн мэдэх Шидтний туслах Transformers, The Last Knight, Sword in Stone зэрэг олон сайхан кино хүүхэлдээ зэрэгт сайн талын Шидтний дүрээр гардаг үлээ. Мерлиний нэр Франц хэлний хар шувуу гэх утгатай бөгөөд тэр өөрийн хүч чадлаараа хар том шувуу болж хувирч чадна хэмээн домогт өгүүлсэн байна. Мерлин бүх биеийг үсэрхэг төрж насанд хүрсэн хүн шиг ухаантай, чадварлаг байсан бөгөөд мөн өөрийн цаглашгүй их мэдлэгээр ээжигээ аварч байсан гэж гардаг байна. Хамгийн анх Мерлиний нэр 9-р зуунд Кельтийн God Odin гэх түүхэнд тэмдэглэгдсэн байдаг ба Кельтийн цэргүүд саксончуудын эсрэг тулалдсан тулаанд дурддагдсан байдаг байна. Дээлэг цэргүүд тэр түүхэнд тэмдэглэгдсэн үлдсэн нэг цэргэд алуулсан гэж гардаг ба түүнийг Мэрдин гэх бөгөөд хуучин цагийн Вэс хэлэнд Мерлин хэмээн тодтогдсон байдаг байна. Артур хаан түүнийг ихэд магтан өөрийн албад цэргээ цаашлаад үнэнч Шидтнээ болгосон гэж бичигдсэн байдаг. Гэхдээ Кельтийн, Британий маш олон түүхүүдэд өөрөөр янзаарч бичигдсэн байдаг. Мөн яг энэ цаг үеийн өөр нэгэн Вэлсийн төс буюу Prophecy of Britain Артурын үнэнч хүчирхэг 3 албадын нэг гэж дурддагдсан нь Мерлинийг холбоотой гэж анх удаа буюу тодорхой дурдсан байдаг байна. Гэвч энд бичигдсэн 3 туслахын 2 нь буюу Морфренний хүү Мердин, Мердин Эмрис гэх 2 нэр бичигдсэн байдаг ба энэ хоёр хоёул бидний сэдэв болох Мерлинтэй холбоотой гэж үздэг байна. Морфрен бол чөтгөр болон хүн хоёрын дундаас гарсан Кедвин гэх хүү бөгөөд Шидтэн бурханлаг хүчтэй нэгэн гэж яригддаг ба Морфинийг анх хор хэмээн дэлхийн нийтэд түгээн дэлгэрүүлсэн хүн гэж бичигдсэн байдаг. Мөн нөгөө нэг дүр болох Мердин Эмрисийг бидний ярианы сэдэв болох Мерлин байх магадлал арай өндөр гэж үздэг байна. 13 дугаар зуунд бүтээгдсэн гэж үздэг Вэлсийн түүхүүдийн цуглуулга болох The Black Book of Carmarthen гэх номонд 6 дугаар зууны үеийн тухай олон баримт түүхүүд байх ба түүнийг хэдэн зууны турш Вэлсийн лам нар шинжлэн бүтээж ирсэн гэж үздэг байна. Түүхэнд дурддагдж ирсэн гайхамшигт Шидтэн Мерлинийг хүмүүс сайн эсвэл муу зэрэг дээр түүхчид маргадагч сайн Шидтэн гэх тал нь илүү байдаг ба үлгэр, ном, зохиол, кинон дээрч мөн түлхүү сайн талын Шидтний дүрээр гардаг. Гэхдээ муу талын Шидтэн гэж байгаа түүхчдийн хувьд ч мөн энэ нь нотлох баримт огт үгүй гэсэн үг биш юм. Учир нь мэдээч өмнө хэлсэнчлэн чөтгөрийн хүү бөгөөд Артур хааны итгэлийг олсон чөтгөрийн хүү авгаа Шидтэн байсан. Мөн тэрээр хүмүүсийн зохиосон домогт мангас луугийн хэлээр ярьдаг байсан гэж бичигдсэн байдаг ба энэ нь түүнийг муу талын Шидтэн гэх тодтолд ойртуулж байгаа явдал юм. Мерлиний тухай ярих үед түүнийг лууг удирддаг байсан. Мөн луугийн хэлээр ярьдаг байсан зэрэг мэдээллүүд байдагч шинжлэх ухааны судалснаар луун дэлхий дээр огт байж боломгүй орших байв. Шинжлэх ухаан түүхчдийн судалгааны үүднээс авч үзвэл том биетэй галаар туригдаг, нисдэг, арьс нь ямар ч сэлэм зэвсгнээс илүү бат бөх гих шинжтэй уг амтан тухайн үеийн хүмүүсийн хамгийн их айдаг байсан айдсуудын нэгдэл юм. Тухайн үеийн хүмүүсийн хамгийн их айдаг байсан зүйл бол мэдээж байгалийн гамшиг. Тиймдээч лууг өөр төрлөөр үзэж гал, салхи, ус, газрын гих мэт луунуудыг улс үндэстний түүхэнд өөрөөр дүрслэн харуулж домог болгон ярьдаг байж. Мөн тухайн үеийн хүмүүсийн луугийн хамтныг дүрслэх байдал нь өөрөөр байсан ба баруунд буюу Европод дөрвөн хөлтэй далавчтай, урт сүлтэй, түүнийхээ үзүр хэсэгт хадаас шиг олон өргөстэй, арьс нь бат бөх, зүрх нь мөнх амьдралыг өгөх, ямар ч өвчин гангах, эд шидийг бий болгох гэх мэтээр дүрслэгдэжээ. Харин Аз тивд луу гэдэг амтан могоо шиг урт, галаар туригдаг,
гал, ус, салхи, газрын гих зэргээс хамаарч биеийн байдал өөр байдаг зэргээр домог болон иржээ. Тухайн үеийн улс орнууд хизээж хоорондоо холбоо тогтоож уулзаж байгаагүй тийм байхад түүх домог болгонд луу байдаг нь ч мөн сонирм. Хүмүүс бид үүсэж бий болоод хамгийн цааталтаа 6 сая жилийн өмнө гэж үзвэл эртний хүмүүс луу гэдэг амьтныг хараад тэд оршин байсан гэж үзвэл ямар ч уул мөргүй олдохгүй байх бараг л ямар ч боломжгүй. Шинжлэх ухаан хөгжиж бид 150 сая жилийн өмнө мөхсөн үлэг гөрвлийн сүлд идсэн хоолыг хүртэл судалж чадах үс хэмжээнд хүрсэн. Тэгэхээр луу гэдэг амьтан оршдоггүй байсан нь орших боломжгүй нь баттай юм. Хэрв та энэ талаар дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гэж юу вэ суугийн луу гэж юу вэ гэх бичлэгийг үзвэл дэлгэрэнгүй шинжлэх ухааны баримттайгаар нь үзэх боломжтой. Одоо харин буцаад шидднийхээ сэдв рүү орцгоё. Мерлийн Артур хааны гайхалтай туслах байснаас гадна түүний шидийн болон хичээл ном, эрдэм мэдлэг, ёс суртахуун гээд түүнийг өнөөдрийн бидний мэдих хаан болох бүх ард талыг нь даасан багш байсан гэж дүрслэгддэг байна. Мерлийн өөрийн хаан Артурт зориулан төмрийн дархан Томд хүсэлт гаргаж гайхамшигт элд Экскалибурыг хийлгүүлсэн бөгөөд тус элдэнд Келграхын амьсгалыг шингээж мөнхч бай, үхсэн, шидсэн, юу ч бай алах чадaltaй. Зөвхөн Мерлин болон Артур нар хэрэглэх боломжтой шидэт элдийг бүтээлгэжээ. Келграх бол Камелет хотын доор гинжлэгдэн хоригдсон 1000 гаруй настай луу юм. Мерлиний түүхэнд гардаг авгаа луу бөгөөд Мерлин 20 хэдэн наснда түүнтэй анх уулзаж байсан бөгөөд луу түүнд чи миний харсныг хараагүй, харах ч үгүй. Би олон зуун хот иргэншил мандан бадарч мөхөн унахыг харсан. Ямар ч агуу хүн байсан өөрийн ирээдүйг мэдэхгүй. Залуу тариачин цагийг эзэлсэн баатарч болж болно. Үгүй ч байж болно. Гэхдээ Мерлин Артур бол зүгээр л нэг хаан биш. Тэр одоогийн мөн ирээдүйн ч хаан байх болно. Альбионд хамгийн их хэрэгцээ гарсан үед Артур дахин амьлах болно. Чамтай танилцсан азтай хэрэг байла. Залуу шидтэн минь хэмээн хэлжээ. Мөн тэрээр залуу Мерлиний багш, найз, зөвлөх, сүнсээр холбогдсон ах нь байсан хэмээн гардаг байна. Geoffrey of Monmouth гэх хүний бичсэн The History of the Kings of Britain номонд Мерлинийг дурдсан байдаг ба түүнийг бурхны бүтээл гэж болох хамгийн гайхалтай нэгэн гэж тодтогсон байдаг байна. Энэ түүхэнд түүнийг Мерлинус гэх бөгөөд түүнийг Гвендолин гэх Британий хатантай гэрэлсэн гэж гардаг. Тэрээр Шотландын хааны эсрэг тулалдаж өөрийн 3 ахыг алдаж түүндээ сэтгэл санаагаа удирдах чадахгүй тогтургүй байдалд орж дайн дууссаны дараа ойд чимээгүйхэн амьдрах болсон гэж гардаг байна. Ингээд ойд хэдэн жил амьдарч байгаад буцаад хот руу орох болж зүсээ өөрчлөн Рэдер гэх нэртэйгээр иргэн ордог. Гэтэл түүний эхнэр Британий хатан өөр хүнтэй гэрэлсэн байх бөгөөд Мерлинийг эргэж ирэхэд хүлээн зөвшөөрөөгүй нь Мерлинийг дахин сэтгэлээр унгажээ. Мерлин рүү өөрийн хүүг явуулж хэрхэн амьдрах цаашдын бүхнийг асуух Мерлин түнд тэр жив зүхэн хэмээн хэлсэн байна. Ингээд хатан Гвендолин өөрийн хүүгийнхээ үсийг нь тайрч хувцсыг нь солиод хол газар явуулжээ. Хатан ахин Мерлинд очиж асуухад тэр хавцлаас үсэрч үхэн гэхэд хатан хүүгэн охин шиг хувцлаж эргэж ирэх бүртэнд буцаасаа нийт 3 удаа хол газрыг зорхоор явуулжээ. Сүүлийн удаа ирж хатан санаа зовсон байдалтай асуухад Мерлин инээж хүүч бай, охинч бай. Ямар ч хувцастай байсан дүүжлэгдэж үхэх нь химээжээ. Удалгүй Мерлиний хэлсэн 3 зөгнөл гуруулаа үнэн болох нь батлагдсан юм. Хүү хавцлаас нисэж гол руу унаж унахтаа модны оронгонд хүзүүгээрэн ороогдож усанд жив хүртлэн дүүжлэгдсээр үхжээ. Ингээд Мерлин буцаад ойдон очиж өөрийгөө барихыг сурч ахин гэрэлсэнд нь уурсаж эхнэрээ хороож үүндэн гимшин одон орон байгаль дэлхийн тухай судалж байгаагаар дүрслэгдэн гардаг байна. Мөн Стоунхенжийн авраг чулуунуудыг Мерлин барьсан гэж үздэг бөгөөд тэрээр эд шидээрэн тэднийг хөдөлгөж мөн авраг биетүүд түүнд туслан барилдсан хэмээн ярьдаг байна. Мерлин болон авраг биетүүд Стоунхенжийн авраг чулуунуудыг босгож буйг дүрсэлсэн хамгийн эртний зураг нь Жерси мужийн яруу найрагч Вейсийн Франц хэлээр бичсэн Британий түүх бөгөөд тус түүх нь Роман де Блорт байдаг байна. Түүний чадваруудаас дурдвал тэрээр хүсснээрээ хувирч чаддаг байсан ба энэ чадварыг Sword of Stone анимашн дээр харуулдаг бөгөөд тэр дандаа тайван дөлгөөхөн өвсөн тижээлтэн амьтан болж хувирч байгаа нь түүнийг сайн талын дүр гэдгийг тодтгон харуулж байгаа юм. Мөн ирээдүйг урдчлан харах байгальтай нягт гүн гүнзгий холбоотой байсан гэж үздэг ба байгалаас тусламж авч чаддаг байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Түүнийг эд шид, эрдэм мэдлэгийн оргил байсан гэдэг ба бүхэл мэдлэгийн номын сан, шавхагдашгүй баялаг хэмээн нэрийддэг байсан байна. Түүний шид мөн үргэлж төлөвснөр болдоггүй байсан ба сөрөг нөлөөгч мөн үзүүлэх явдлууд байсан байна. Мөн тэрээр хор, ангаах шид зэрэг олон төрлийн зүйлийг найруулж чадах гайхалтай алхимч байжээ. Эцэст нь хэлэхэд Мерлин гэж хүн үнэхээр байсан уу? Үгүй юу? Эсвэл үнэхээр байсан ч шидтэн байсан үгүйч бид таашгүй. Гэхдээ бодоод үзэхэд хэрвээ шидтэн гэж байдаг байсан бол бидний мэдих бүхэн арай өөрөөр иргэх байсан биз. Тэгэхээр энэ ам дамжсан яриа домог түүхэд итгэх үгүй нь үзэгч таны шийдвэр билээ. Энэ хүртэл сонсож бидэнтэй цуг байж бодлын тэнгист дарвуулаанд хэлгсэн танд баярлалаа.
Subscribe, like дарж биднийг дэмжээрэй.